Тэгэхээр итгэгч хүн бүрийн зүрх сэтгэлд Бурханд хандсан хоёр янзын өчил байдаг юм байна. Эхнийх нь Бурхан минь би танд үнэхээр талархаж байна. Харин хоёр дахь нь Бурхан минь би танд үнэхээр гомдож байна гэж. Тэгэхээр энэ хоёрын хооронд бидний итгэл унаж, босож, өсөж, төлөвшдөг. Гэхдээ итгэлийн амьдрал үргэлж талархлаар дүүрэн байдаг гэдэг нь гайхалтай юм. Хинти аймгийн Батнорос сумын шинэ амь чуулганы итгэгч их хотын гэрчлэлийг та бүхэндээ хуваалцъя. Хурдан морин уйдаг, олон үхэртэй, маш их бөө мөргөж шүтдэг нэгэн залуу байж. Гэтэл тэр маш хүнд өвчин туссан байна. Тэгээд бөөн бас лам нь түүнийг чи удахгүй гэж хэлсэн юм. Сэтгэлээр маш их унаад тэр очиж чадхаар бүх газруудаараа явсан боловч улам өвдсөөр байсан. Харин тэдний сумад нэгэн Христийн чуулган байгаа тухай тэр сонсоод чуулган дээр очиж залбиулсан байна. Бурхан түүнийг эдгээсэн. Тэгэхээр өөрийг нь эдгээсэн учраас тэр Есүс Христэд итгэж тэр чуулганд явж эхэлсэн байна. Нэгэн удаа түүний нэгэн үхэр нь өвдөх үед тэрээр ботсон байна. Бурхан намайг эдгээсэн юм чинь би залбирахад миний үхрийг бас эдгэнэ гэж тэр итгэсэн. Тэгээд үхрэн дээрээ гар тавьж байгаа залбирх үед үнэхээр Бурхан түүний үхрийг нь бас эдгээсэн байна. Тэр Бурханд маш их талархаад тэр нэгэн бүтэнсээ өдөр талархлын өргөл болгож өнөөх үхрээ амьдаар нь цуглаандаа авчирсан байна. За ингээд цуглааных нь тэр өргөлийг хүлээж аваад тэдний сүрэгт байж гэж тавьсан байна. За гэтэл төд удалгүй малын хулгайч ирээд тэдний 5 үхрийг нь хулгайлчихсан байна. Сэтгэлээр маш их унсан их бот маань Бурханд хандаж инхүү залбирч гин. Бурхан минь та даан чи явдаа. Тэр 5 үхэр дотор таны үхэр байсан штэ. Та өөрийнхөө үхрийг хамгаалахгүй явдаа гэж. Итгэлээр унаад нэг хэсэг цуглаандаа явааг. Гэтэл ахлагч нэг удаа тэдний гэртээ ирээд түүнтэй уулзаж босон явдыг сонсоод тэгээд түүнд гэж хэлсэн байна. Бурхан чамааг үхэх гээд хэвтэж явахд чинь аварч яхад чи 5 үхрээс болж Бурханд гомдлно гэж юу гэж хэлсэн гэдэг. Үүнийг сонсоод маш их ухаарсан, бас гэмшсэн тэрээр дахиж Бурханд талархаад чуулгандаа явж эхэлсэн. Бас хэсэг хугацаа өнгөрсөний дараагаар харин цагдаа тэр малын хулгайчийг барьж аваад тийм ээ тэр 5 үхрээ эргүүлэн олж авсан гэдэг. Тэгэхээр итгэл найдвар хизээч бидний урмыг хугалдаггүй. Итгэлээс итгэлд, талархлаас талархалд бид өсөж Бурханд талархал алдрыг өргөж амьдрцгаая.